Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Шуурайн Солонгоо. Хэнгэрэг роман. Улаан хэнгэрэг хэмээх 1-р бүлгийн 2-р хэсэг. Энэ зуур Мишель охин бас торнож 12 нас хүрлээ. Тэр үгүй болооч ихэнхээ язгуураар хит цайвар бараг ягаан гэхээр арьстай. Ногоовтор нүдтэй мөртлөө эцгийг дуурайж хар үстэй төржээ. Аав нь Америкийн элчинд ажиллаж байгаад Францын Монгол элчинд шилжин очсон тул бяцхан охин англи, франц хэлээр болцооны хэмжээнд ярина. Гэвч аав болдоо нь түүнийг монгол хэлээр л яриулж сургахыг эрхэмлэнэ. Элчингээс өөр газарт монголоор ярих боломжгүй учраас охин ээрч муурч муухан ярьдаг болжээ. Харин монголоор ярихыг сонсоод яриангүй сайхан ойлгоно. Тэд удахгүй энтхийн элчингээс гарч Монголдо буцахаар эргэлтгүй шийдсэн буй. Нэгэн зун тэд нутагтаа очисон агаад нүд алдам тал цэвэр агаар хүн цөөн сэрүүн бяцхан охинд таалагдсан учраас "Аваа, бушуу Монгол явъя. Дахин ийм гадаадын улсад ирэхгүйгээр бүрэмсэн шилжээ шүү" гэж гуйж буй юмсанж. Тиймээс охин Монголын амьдралыг интернетээр судлаж, аавынхаа төрлөх хэлийг шамдан судлахын тулд дуу хуур хүртэл сурсаар уджээ. Ингээд монгол хэлээр үл ялэг аялгатайг эс тооцвол товхийдл ойлголцохож дөнгөдөг болж. Яагаад ийм шамдан гуйгаад буйн учрыг аав нь эс мэднэ. Харин охин өөрөөсөө айх өвчин тусчээ. Учир нь тэр зарим хүнээс ханхалдаг этгээд муухай үнрээс сэжиглэнэ. Тэр үнэр янз бүр байхаагаад сургуулиас өөр газар явмагц үе үе дотор муухай орхитол үнэртэйстэй. Эхлээд юуны үнэр ингэж гардгийг ухаарахгүй байсан Мишель аянда үхэх гэж буй хүнээс тийм үнэр гардаг гэдгийг ойлгосон байна. Америкийн элчин сайдын настай ээж, Америк цэцэрлэгийнх нь багш, Франц цэцэрлэгийнх нь бяцхан Жоли, сургуулийнх нь түүхийн багш Эдмон нараас тэр үнэр ойртохын эцгүй үнэртэж байснаа. Төдөлгүй тэднийг нас барлаа гэлцэх болсон юм. Үхэлд алгуур ойртох хүнээс сулхан үнэртдэг бол гинтийн аюулд унж буй хүнээс тэр үнэр бүтэн шил үнэртэн цацчихсан юм шиг тэсхийн аргагүй ихээр үнэртэнэ. Элчин сургууль хоёрын дунд машинаар зорчиж нийтэд ил гардгүй дээл нэг юм болж байлаа. Хэрвээ метрогоор явдаг байсан бол гадуур гардаг байсан бол Мишель галзуурах байсан биз. Аавынх нь ажлын онцлог, элчин сайдын яамнаа алба хаштгаас шалтгаалж явах газар тоотой, алхах алхаанч хэмжээтэй байсан нь азтай хэрэг болов. Хаалга нээгдэн "Миний охин хоолоо идэх үү?" гэсээр аав нь орж ирлээ. Интернетээр ер бусын гажиг зүйлсийн тухай хайлтхийн уншиж байсан Мишель зөөврийн компьютероо хаан орхиод аавыгаа даган гарав. Аав нь түүний үзэж байсан зүйлсийг хальт харсан тул дотроо хэртгэн явсан бөгөөд интернетээр юу сонирхож буйг нь асуувал тэр "Дэлхийн бөөгийн эд шидийг үзсэн юм аа" гэлээ. Чи юу ярьж байна? 10-аад настай хүүхэд тийм юм үздэг юм уу? "Аваа, бид Монголд очихвол интернет алдахгүй гэж та хэлээ үсттэй. Явтлаа сонирхолтой зүйл үзэх юм нь битгий хориочтой. Тэхүү? Чи юу ч үзэж болно. Харин далд ертөнцийг бүүсөх. Ойлгов уу?" "Би уйдаад байна штэ ааваа."
Тэр бассейнд яв. Чиний насны хүүхэд чинь тоглож наадаж сурч хүмүүжих ёстой байдгийг. Том хүний дэми юм бүү сонирх гэхүүл зааж гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй шатаар төрүүлэн дэгдэв. Хоолны өрөөнд орвол охин нь "Аваа, үржээгч өнөө шүлээ хийч" гэж цангинуулахад болд өөрийн дарга хоёр атташээ хэдэн ажилтнтайгаа сууж гурил махнаас бүрдсэн Монгол шөлтөө хоол идэв. Үргэлж эдэнтэй хамт суух учир нэгэн бүл шиг ойр дотн амьдардаг аваа. Мишель өөрт нь ногдсныг бушуухан идчихэд үржээгч рүүгээ аяга ойртуулв. Түүнийг харсан болд гэр бүлийн халуун уур амьсгалд өскөөгүй үргэлж нийтийн тооноос хооллох охиноо өрөвдөх шиг болж амьсгаа нь дээрдэжээ. Болдоо "Мишель, чи өнөөдрөөс үржээгчийнхээ туслах бол. Аяга тавга угаа. Гэр орон яаж цэвэрлэдгийг сур. Монголд очихоор хэн аавда хоол хийж өгөх вүлээ? Миний охин л хийн шүү дээ" гэхүүл сайд. "Яг зөв. Юу ч сурсан эрдэм" гэлээ. Мишель гурил зажлангаа "Аваа, би юм эндүүдэж чадахгүй штэ" гэхэд үржээ хажуугаас нь "Эх чин заагаад өгнө. Би чиний насан дээр 3 дүүгээ асраад хичээлээ хийгээд бас түлээ хагалж ус авдаг байсан юм" гэлээ. "Би бас нутаг буцахаараа тим юм хийх вэ хчээ. Чи орон сууцанд орно л доо. Гэхдээ эн чинь хоол хийж аяга тавга угаахгүй, хувцас цэвэрлэхгүй гэсэн үг биш. Эн чинь хүн болгоны хийж сурдаг ажил" гэвэл жаал охин үлдсэн шөлөө уугаад аав руугаа харж "Аавын үг надад тушаал" гэд аягаа угаахаар босов. Хүмүүс жаал охиныг өхөөрдөн инээмсэглэнэ. Болд аяга угаах гэж нүд гэлзуулаад буй охиноо харснаа бушуухан хоолоо дуусган тавг халбгаа охиндоо өгч "Миний охин наад ажлаа дуусмагц явж хувцсын дүүдхийг заалга" гэчгээд босоод явчихав. Тэр охиныхоо интернетээр уншиж буй зүйлийг харах гэж шамдсан нь энэ. Шатаар өгсөнгөө залуу насныхаа алдаач юм шиг, онооч юм шиг төрсөн ганц үрийнхээ тухай эргцүүлж явлаа. Муэнжи нас бараагүй бол Мишель нь элэг бүтэн амьдралд өсөх байлаа. Гэтэл хувь заяаны тохуурхлаар тэр ногоонуудтэй цонхгор охинтой болж хоцорчээ. Одоо түүнд охин л хань болдог. Тэр Мишелийн ер бусын байдлыг үхэл оршуулгаас айдгийг хит их ганцаардлын шинж хэмээн үзнэ. Тиймээс зөрүүд аймхаа охиноо ээжтэй болох гэж Парист ирсэн даруйдаа шийдэн нийт сургуульд сурдаг монгол охинтой танилцаж хэдэнтэй гадуур уулзжээ. Тэгээд нэг өдөр Мишелээ дагуулan өнөөх мөнгө цэцэг гих бүсгүйтэй танилцуулахаар хамт очив юм. Гэтэл эрх охин нь жаал бүсгүйг харамгцаа хамраа даран маяглаж "Би яг одоо явмаар байна" гэж уурсан тэр. Яаж ч аргадаад тогтоогүй тул болдоо мөнгө цэцэг рүү нэг том хараад тэндээс гарсан агаад тэр бүсгүйн гомдолтой мэлтгэнсэн хоёр нүд хэдэн өдөр санаанаас нь гарсангүй. Гэтэл цагдаагаас тэр мөнгө цэцгийг хүнд алагдсан гэх мэдээлэл ирж Монголоос аав ээж нь ирэн бөөн асуудал болов. Мишель яагаад чон харсан мэт түүнээс зугтах болсныг тэр өдий хүртэл ойлгоогүй ч их л зүн совинтой охин юм байна да хэмээн боджээ. Бас нэг удаа амралтын өдрийн өргөн зугаалгаар явж байсан охин нь төлөгч циган эмгний асарт орж таарчээ. Гялцал болсон тэр асар жаахан охинд таалагдаа биз гэж бодсоор хойноос нь орвол чацаг шиг ногоон өнгөтэй нэг л сэтгэл сэрт хиймээр газар байв. Газарт дэвсгэр дээр суух төлөгч эмгэн Мишелийг хармагц эгээл сэрвэний ус нь босцохоо шахан айсан нь сонин. Чичирч байснаа бараг
Амруу нь гараа хийчих гэж өгөөд буй охины гарт хүрээд хялалцсан унах нь тэр. Болд яаран тусламж дуудвал үүдэнд мөнгө хурааж байсан залуу хөвгүн гүйж ирснээ эмгнийг татан босгоод нэг юм өнөртүүлсэнд тэр сэхээ орж нүдэ нэмэгцээ туслахтаа охины гараас атга гэж дөхөв. Юу ч болоогүй мэт зогсох Мишель өнөө хүүд гараа өгтөл эрүүл чирэг тэр хүү тогонд цохиулсан мэт татганав. Мэрэгч авгай. Энэ охины гарт хүрэхээс ч би айж байна. Гарга. Харин эцэгт нь хэдэн үг хэлий хэмээхэд болд асрын үүдээр хөлн цухалзах охин руугаа хялзангаа эмгэнд ойрцсонд тэрээр муухан Франц хэлээр чамд аюултай хүчтэй охин заяажээ. Түүнтэй багшийг олж золгуул. Эсвэл тэр хүний үхэх сэххийгч удирдах хүчтэй болно. Багш нь одоо чиний очих газар өөрөө ирэх юм байна гэд хаалга руу догжээ. Болд энэ явдлыг мөнгө салгах гэсэн төлөгчийн хэд хийрхэл гэж үзээд ойшоохгүй өнгөрчээ. Болд охиныхоо үзэж байсан өөрийн хувийн компьютерийг нээвэл бөөгийн тахилгын тухай баахан материал байлаа. Бөөмөргөлийн тухай. Онгонтой харилцаж шившлэг хийдэг хүн. Бөө бөөлөх. Бөөгийн зан үйлийг гүйцэтгэх. Бөө буух. Бөө бөөлөх. Бөөгийн зан үйлийг гүйцэтгэх. Бөө буух. Бөө буух. Бөөлөх. Бөөгийн онгод орж хэнгэрэг дэлдэн бүжиглэх. Бөө мөргөлтөн. Онгон шүтгч. Бөөгийн дуудлага. Бөөгийн онгодоо урихад шүлгэлэн хэлэх үг. Бөөгийн өмсгөл. Онгодоо урихад өмсөх тусгай хувцас. Бөөгийн онгод. Онгон шүтэн. Бөөгийн садга. Бөө удахад ад чөтгөрийг хөөн. Хүний өвчин зовлон илааршуулахад хэрэгэлдэг цаасан хүний дүрс. Бөөгийн тамлага. Онгодоо урин дуудах үг хэллэг. Бөөгийн тол. Онгон шүтэнээ урин дуудахад харах өнгөлсөн цайр төмөр. Бөөгийн тэнгэр. Бөө онгон шүтэх 99 тэнгэр. Бөөгийн хэрэгсэл. Бөө бөөлөхөд хэрэглэх эд юмс. Бөөгийн холбог. Хувцсанд бэхэлсэн урт үзүүртэй хонхнуур хонхнууд. Бөөгийн хөгжим. Бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хэнгэрэг. Түүний цохиур хонхнууд. Бөөгийн шүтлэг. Онгон шүтлэг. Бөөгийн шашин. Хүүнэгдлийн нийгэм задарч ангид нийгэм бий болох үед үүссэн байгаль дэлхийг шүтэх нэг төрлийн шашин. Бөө зайран. Бөөгийн 13 чанар гүйцээсэн хүн. Бөө удган. Монголчуудын тэнгэрийг шүтэх шүтлэгийн эр эм бөө. Бөөгийн яруу найраг. Бөөгийн шашны ертөнцийг үзэх үзэл. Бөө онгодын дүр төрх. Намтар түүхийг их адаггүй толгой сүүл холбон уран сэцэн үгсээр шүлгэлсэн шүлэг найраг. Харын бөө. Бурхны шашны ертөнцийг хүлээн зөвшөөрөөгүй. Бөөгийн шашныхаа ертөнцийг үзэх язгуур үзэл санааг хэвээр нь хадгалж ирсэн бөө. Шарын бөө. Бөөгийн шашны ертөнцийг үзэх язгуур үзэл санаанаас урвж шарын шашны ертөнцийг үзэх үзлийг хүлээн зөвшөөрсөн бөө. Бөөгийн сорив. Бөөгийн тал хэнгэргийн цохиур бөөгийн ёсоор унаа хэмээн үзэн гэх мэтээр олон зүйлийг тэмдэглэсэн байв. Болд угаас шашингүй үзлээр хүмүүжсэн тул энэ бүгд нь уйдсан хүүхдийн 6 мэтээр санагдаж нэг их тоонцорлолгүй өөрийн файлаа нээн ажлаа хийж эхлэв.
Охин нь нэлээд орой нүдэнд гялалзсаар орж ирэхэд тэр "Мишель, би чамайг интернетээр дамжуулж монгол хэл сур гэсэн болохоос элем балар цагийн мөргөл судал гээгүй шүү. Зөвхөн Google цэгийн рүү ор гэсэн. Дахин ийм харш буруу зүйл үтсэн байваас аав нь компьютероо кодлно шүү" гэх үед охиных нь хөмсөг бууснаа санаа алдан ирж түүний хүзүүгээр тэрвэн зогсов. "Аава, Монголд очихоор намайг хүүхдүүд ногоо нүдтэй гэж шоолох байхдаа би харл энд зүүж болох уу? Тэгвэл тэднээс ялгарх юмгүй болно" гэхэд охин нь алаг булгтай орчлонтой зогцох гэж оролдож буйг мэдж дэмэл хариу тэврэв. Тэр үед нь шийдье. Чи үнэхээр хүсч байвал линз авч болно. Гэхдээ чи 10 настай учраас би бүгдийг шийднэ. Харин 20 нас хүрэхээрээ чи яаж явхаа өөрөө сонгоно шүү дээ хэмээлээ. "Аваа, та намайг юу ч нууж болохгүй гэдэг. Шууд ярьж болох уу? Чи тэгвэл ганцхан зүйлийг надад хэлж. Өнөө 2 жилийн өмнө танилцах гэж очисон мөнх цэцгийг харамгцаа чи яагаад дургуул гэсэн юм бэ? Ямар ч гэмгүй даруухан охин байсан да. Тэр хүнээс аймаар муухай юм үнэртэд байсан. Аа? Манай улс нүүрсний утаандаа дарагдсан учраас тийм айгүй үнэр гардаг юм аа." "Үгүй ээ. Тэр бол өөр үнэр. Яг оршуулгын газраас тийм хий ялгардаг. Өөх гэж байгаа хүнээс тийм үнэр гардаг юм ааваа." "Юу? Би олон удаа энэ үнэрийг мэдэрсэн. Анх нөгөө дунжаа ээжээс үнэртсэн. 7 хоногийн дотор тэр нас барсан. Дараа нь Сандра багш. Миний хайртай Жоли нараас ч үнэртэж байсан. Тэр үнэрийг надаас өөр хүн үнэртдэггүй юм билээ." "Чи үнэн ярьж байна уу?" "Аава, би танд худлаа ярьдаггүй." "Юу гэсэн үг вэ? Мөнх цэцгээс бас тэр үнэр үнэртсэн гэж үү? Чи тэгээд түүний үхэхийг мэдээ юу?" "Тийм ээ аава. Хамгийн сүүлд танаас түүхийн багш Эдмоноос юу үнэртэж байгааг мэдэрч байна уу гэж асуусан юм санаж байна уу?" "Санаж байна. Үл мэдэг үнэртэн л анхилж байсан. Надад бол ойртохын эцэсгүй ялцарсан санагдсан. Тэгээд 4 хоногийн дараа тэр багш осолд орсон. Аава, тэр үнэрийг гарах бүртэл би танаас асууж бас ангийнхаа хүүхдүүдээс ч лавладаг, шалгадаг байсан. Тэр үнэрийг ганцхан би мэддэг гэдэгт итгэлтэй байна. Бурхан минь. Аава, ийм онцгой төрсөн нь миний буруу биш үсттэй." "Хаанаас? Миний охины буруу биш ээ. Жолооч тагар ахаас бас сулхан үнэртэд байсан. Харин эмчилгээ хийлгээд зүгээр болчихсон. Одоо хинээс үнэртэж байгааг чи анзаарсан уу?" "Анзаарахгүй байхын аргагүй үнэр штэ. Мэлсэн эмчээс бас сулхан үнэртэд байгаа. Би шүдээ өвдөд уйлсан юм биш. Тэр сайхан өвөөг үхнэ гэж бодохоор өрөвдсөн юм аава." "Ямар аимшигтай юм бэ? Чи энэ тухайга надаас яагаад нуув? Та шууд хэлсэн бол намайг сэтгэл зүйч эмчт үзүүлэх байсан штэ. Энэ бол онцгой авьяас болохоос өвчин биш. Зөвхөн цөөн хүнээс үнэртэж тэдэнд золгүй явдал тохиолдох юм уу өвчлж эсвэл гинтийн байдлаар үхэж буй учраас мэддэг болсон юм. Харин та энэ нууцын минь хүнд ч бүү хэлээрээ. Намайг шуламс чөтгөр гэж үзэж магадгүй шүү аава." "Аав нь хүнд хэлэх вдэ. Харин чи надаас нэг ч юма бүүн үү? Энэ үнрийн тухай гэхэд чи 12 додоо хэллээ шүү дээ. Хэрвээ ингэж нууцлаад байх юм бол чамд би тусалж чадахгүй. Янз бүрийн муу зүйл тохиолдвол яана. Бидэгвэл хэн нэгнээс өнөө үнэр гарах бүрт танд хэлж буй. Тэгээрээ ч гэжтэй. Ер нь тэр тухай сонсоод над тэргүй юм байна. Харин чамд янз бүрийн юм тохиолдвол
над хэлж байгаарай. Бид хоёр амьдрах сайхан гэдэг кино үзсэн байхаа. Тийм ээ. Яг тэр кинонд гардаг шиг би чамд тусалж чадна. Аав охин хоёр гэдэг чинь нэг амтай байх ёстой. За, одоо явж амардаа. Бушуухан унт. Маргааш 8-аас 17 цаг хүртэл хичээл сургуультай. Жижигхэн охинд энэ хүнд алба шүү. Шүдэ зэвэрлээд унтж амрах хэрэгтэй. Гэхэд ногоо нүдэн охин болдыг шопхийтэл үнсээд яваад өгөв. Тэр шөнө болдын нойр эс хүрч үүр цайтал хөрвөختөө бяцхан охиндоо туслах ямар ч аргагүй мэдэрч өнөөх цыган эмгэний хэлснээр Монголд очоод бишээлдээ туслах багшийг олохоор өөртөө амлжээ. Тэгэхгүй бол байнга үхэл мөхлийн үнэр үнэрцээр охин нь ямар ч аюултай байдалд хүрч болохоор байлаа. Түүнээс хойш 2 сарын дараа болдынх гэр бүлээрээ төрсөн нутг руугаа нүүж тэр ч гадаад явдлын яамд чамгүй өндөр тушаал хүлээж бяцхан охин нь хар линзээ зүүгээд сургуульд оров. Түүнийг бүрмөсөн шилжин ирсэн сургаар ангийнх нь уулзалтыг гэж ярилцсаар цас бударсан нэг өдөр хандгайтын нэгэн амралтанд ирвэ. Хар багын нөхд нь янз бүрийн тавилантай явхагаад ганц виз аваад ирлээ ууцхай хэмээн хэмжээгүй ихээр архицсан учраас тэгж ус шиг ууж сураагүй болд бараг ганцаардахад хүрчээ. Өглөө босоод ангийнх нь шар тайлж байх зуур гарч толгоогоо сэргээхээр ойрох мод руу орон анир чимээгүй ойд сэлгүүцч явтал гинт хүний алхаан чимээ сонстов. Ангийнх нь нэг нь гүйцээд иржтэй хэмээн хүлээх маягтай зогсдол нэг хачин хүн ирж айсвэ. Биеэр багахан тэр хүн ногоон төрлөختөө агаад гартаа дугуй маягийн хавтгай зүйл барьжээ. Ойртон эрэхтэн үзвэл тэр нь жаахан хүү байсан агаад гартаа барьсан зүйл нь охиных нь интернетээс үзэж байсан хэнгэрэг болох нь танигдав. Энгэр цээжээрээ хар нарийн зүйлээр ороон баглжээ. Төөрч гисэн болов уу гэхэд шууд түүнийг чиглэх нь гайхалтай. Тэр хүү уртаа ургасан үсээ сэгсэгнүүлэн ойртон ирснээ. Цовоо цолгин дуугаар Тэнгэрийн зараалаар ирлээ. Нас барсан эмэгтэй чинь 13 үеийн өмнө эндээс гарсан Монгол овогдны удам юм байна. Тиймээс эргэн овг нэгтэндээ нэгдэх гэж чамтай хэвл нэгтгсэн байна шүү. Төрсөн охин чинь Тэнгэрийн шууд зараалаар ирсэн удган. Чи алив хэрэг тохиолдвол улаан тайгын дуудаг зайрын зорь тугай. Тэр охины чинь толгойг мэдэх хүн. Гэхдээ нь их маг хийсэн болд хариу дуугарах гээд үг олдсонгүй. Өөрөөс нь 20-од насаар ах хүнтэй шууд чи хэмээн харьцахыг бодоход жирийн хүн биш бололтой. Охиноо удган болохгүй байж болохгүй юу гэсэнд чингэвэл амнаас хагцна. Амьд байлгаж дээрээс ирсэн үүрэг албыг гүйцээлэг хэмээснэ буцан алхав. Тэр жаахан хүүгийн дээгүүр цасан хялмаа төдий будан сүмэлцхийг хараад болд цаснаа суун тусч тухаа тас хийдэл алгадаад авав. Өнөөх цыган эмгэний хэлсэн охины багш нь бололтой. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Шүүрайн Солонгогийн Хэнгэрэг хэмээх энэхүү 3 дэвтэр армааны Улаан хэнгэрэг хэмээх 1-р дэвтрийн эхний 30%-ийг энд зохиолчийн зөвшөөрөлтэйгээр оруулах болно. Үргэлжлэлийг зөвхөн номноос уншаарай.